утаа байдаг юм. За тиймээс утааг багасгах зорилгоор засгийн газраас гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн буюу 21 цагаас тэг 6 цагийн хоорондох хэрэглээний төлбөрийг тэглэхээр болсон билээ. Засгийн газрын энэ шийдвэрийг үр дүндээ хэрэгжүүлэх иргэдтэйгээ агаарын бохирдлын эсрэг хамтдаа тэмцэх ажлын хүрээнд нийслэлийн засаг даргын тамгын газраас шөндөө дулаанаа хуримтлуулж 5 хантаа гэр төдийгүй 50 м квадрат талбайг халаадаг төхөөрөмжийг хувийн хөвшлийнхэнтэй хамтран өн төлбөргүй хүлээлгэн өглөө. Ингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны сургуулийн 35-712 хотод амьдардаг Бадмид нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батболд очиж Герман улсад үйлдвэрлэсэн стибил электron фирмийн шөнийн дулаан хадгалагч төхөөрөмж өглөө. Энэхүү төхөөрөмж нь 6-аас 8 цаг цахилгаан залгаснаар нэгтршүүлсэн тоосгондоо дулаанаа нөөцөлж 16-аас 18 цаг цахилгаан зарцуулалгүйгээр дулаанаар хангадаг бөгөөд 10-аас 45 м квадрат талбайг халаах хүчин чадалтай төхөөрөмж юм а. Уг төхөөрөмжийг ашигласнаар нүүрсдүүлж агаар бохирдуулалгүйгээр шөнийн тарифгүй буюу 21-ээс өглөөний 6 цагийн хооронд төхөөрөмжөө залгаад маргааш нь өдөржингөө захилгаан зарцуулалгүйг утаа гаргалгүйгээр дулаан байх боломжтой болж байгаамаа. Иргэдэд халаалтын шинэ хэрэгслийг ашиглах тэр болцоо нөхцөлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаамаа. Тэрний нэг хэрэгс нь бол энэ шөнийн дулаан хуримтлуулж хэрэгсэл юм аа гэж бид үзэж байгаа. Ягаад гэвэл шөнийн 9 цагаас өглөөний 6 цаг хүртэлх хугацаа бол нэг 9 цагийн хугацаа байна. Энэ хугацаанд энэ одоо манай улсад хөдөлгөөн борлуулж байгаа шөнийн дулаан хуримтлуулж хэрэгсэл бол яг таарад өдрийн бусад цагт нь бол галлага экогээр дулаанаа барих юм болцоо. Энийг үнийг нь яаж хямдруулах вэ? Иргэдэд яаж хөнгөлөлтөй нөхцөл өгөх вэ? За иргэдийн одоо худалдаа авах чадварт нийцсэн тийм бүтээгдэхүүнийг олноор нь яаж нийлүүлэх гэдэг асуудлыг хотын зөв зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж байна. За мэдээж одоо ганцхан захилгаанаар бол асуудлыг шийдэхгүй. Мэдээж хажуугаар нь бол энэ утаагүй түлшний асуудал, сайн чанарын утаа баг гаргадаг зуухны асуудлыг бол зайлшгүй шийдэх шаардлагатай. Хоёрдугаар эрх зүйн хувьд нь бас нэлээд олон шинжилгээг төлөвлөж байгаа юм. Одоо эрх амралтын өдрүүд бас засгийн газартай хамтраад хот хамтраад ерөнхий сайдын зүгээс бас тодорхой газартай яв танилцахаар төлөвлөж байгаа. Эх 7 хоногоос бас Монгол улсын хэмжээнд энэ үнэхээр Улаанбаатарын энэ улааны байдал гамшигын хэмжээнд хүрсэн юм бол энийг яаж шийдэх вэ гэдэг томоохон асуудлыг бол үндэсний аюулгүй зүйл дээр ярихаар шийдвэр. За энэ бүхэнд бол хотын зүгээс тодорхой асуудлыг шийдвэрлэх юм а гэж. Хоёрдугаар эрчим хүчний яамтайгаа хамтраад за ингээд халаагуур хэрэглээд эхлэхээр хүчлийн асуудал бас яригдаж байна. Тэгэхээр түнс эрчим хүчний яамтай хот хамтраад гэр хорооллын шугамыг шинжилгээ асуудлыг бас бага хөрөнгөхийн хэмжээнд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байгаа. Тэгээ шугамын шинжилгээ, шугамын хүчлийг сайжруулах юм бол бас аваар услах гарахгүй байх юм нөхцөл бүрдэх юм а гэж үзэж байгаа. Дараагийн нэг юм нь энэ бол эрх зүйн хүрээнд бас зайлшгүй зохицуулт хийх шаардлага байгаа. Иргэдийн зүгээс шинийг шаардж байгаа. Энэ хотын хит ачааллыг яаж бууруулах ёстой юм бэ? За тодорхой бүсүүдэд энэ ямар зуух хэрэглэхийг бүр зааж өгөх шаардлагатай. Улаанбаатарын хотын хэмжээнд зүгээр энгийн зуухны одоо борлуулалтыг хориглохоос өөр арга байхгүй болж байгаа. Хоёрдугаар нь гэр хорооллын тэлэлтийг энэ хэвээр нь байлгаадах бололцоо байхгүй. Улаанбаатар хотод бүр цоо шин Улаанбаатар хотоос нэлээд зайтай. Гэхдээ дэд үтсийн асуудлыг шийдсэн, суурьшлын бүсийг бий болгохгүй бол зүгээр дураараа ингээд гэр хорооллын тэлэлт байдаг. Энэ бүгдийг хууль эрх зүйн хувьд нь бол илүү зохицуулах шаардлагатай. Ээж бүрнээр нь шийдэхин төлөө бол нийслэл ажиллаж байгаа. Тэгээ эх 7 хоног гэхэд бид нар бас яг энэ шийдвүүдийн талаар тодорхой зүйлүүдийг бол бас иргэдэд танилцуул. Үүний дараа тус хорооны иргэн лавгд оржинд очиж дулаан хуримтлуулж халаах тулгад төхөөрөмжийг өглөө. Энэхүү төхөөрөмж нь мөн хоногийн 8 цагт дулаанаа хуримтлуулад үлдсэн цагт нь цахилгаан зарцуулалгүйгээр дулаанаар хангадаг байна. Лавгд оржинд өгсөн төхөөрөмж гэхэд зөвхөн Монгол гэр зориулан бүтээсэн загвар гэдгийг Монват компанийн хэлж байлаа. Дулаан хуримтлуулж халаах төхөөрөмж нь автомат тохируулах тань дээр температур мэдрэгчтэй учраас тасалгааны агаарын хэмт тааруулан автоматар ажилладаг байна. Мөн тулгад халаагуурын давуу тал нь дээрээ цахилгаан зуухтай учраас орчноо дулаан болгохын дээр тухайн айл өрх хоол ундаач хийгээд идэх боломжтой юм а.